MSM Automotive. Тэдээ одоо хэрэгцээр явах юм бол эндээс бензинээс яг базаасан авах. Тэгээд нөгөө мартер бензин авчаад шууд буцаар. За явлаа штэ. Хаанаас вэ? Ямгийн хасан байж чи номингийн шатсан болох шүү. Авартай садан машин гарцгаасан. Сая замдааны хоолчоод одоо босон гүүрэн дээр очоод түр кэмлэн. Яа манай дараа шахаад ирэх хаа. Ойр дэрний яг төлөвлөлт уртын аяллаа гараагүйсэн учраас ихэд өдөртөө сэтгэл аяг өндөр машинууд их гоё байна. Одоо ямслаас үлдэх хүн нэг ганц 200 хүн үлдчих ах шиг механикл айго тийм догт зүйлээж аваад байна шүү дээ. Одоо бид очиад нэг бас аюу сонирхолтой хаа. Энэ эхлээд бидэд нэг жоохон тийм шууд шавар эхлүүлчихье гэсэн нэг тийм төлөвлөгөөтэй байгаад байгаа. Тэгээ одоо яг хорон шилтний ямар ах нь тэрийг бол бас хэлж мэдэхгүй. Одоо яг энэ явж байгаагаар бол тэр чиг бол ер нь байхгүй талдаа юм байна. Одоо аюу шороо босоод байгаа. Hoş, hadi. Өглөө ягаад тацруу гэж байна. Үгүй тэр тийм багс. Юу ярих юу ялаа.
Ярэ өгсөн жоохон чимээгүй байла. Сайн ингэ нэг юу. Яг намрын өнгө амар гоё байна гэд. Тэгээд ерөнхийдөө нэлээд яартаагаар бид нар намрын аяллаа хийж байгаа. Тэгээд амар догтлолтой байгаль бас үнэхээр гоё байгаа гэж. Тэгэхэд ерөнхийдөө гараа худлал өнгө бол амар гоё юм. Тэгээд бидний яг очих газар бүр гоё байгаа гэж бодол догтлоод нэлээд хүлээж байна. Тэгээд энэ аялалд бас нэлээд олуулаа явж байна. Өнгөөр баг 10-11 машин гэдэг чинь бас аяллаа үед бол улирлын аяллаа үед бол нэлээд өндөртөө тооцогдсон. Тэгэхээр олуулаа байх тусам илүү хөгжилтэй, илүү дурсамжтай аялал болдог учраас маш өндөр хүлээлттэй байна. Яг энэ аялал дээр бол тэгэхээр амар баяртай. Тэгээд өглөө ер нь аялалтад догтлоод бас нэг унтаж чадсангүй яг үнийг хэлэхэд нэг цаг ер нь нэг унтах гэж хэвтлээ. Тэгээд одоогор бол бас унтаагүй л бараг аялалтаа яг үндэ явж байна. Олон юм бэлтлээ. Тэгээд гоё хаа. Инхрүүд үлдлээгээд нөгөө чатан дээр бичээ үлдээсэн чинь нөгөө хэд маань цэнхэр болохгүй гэдэг. Тэгээ араас гарч байгаа шиг байна. Одоо хоёр нь ирж байна. Хоёр цэнхэр ирж байна. Тэгээд маргаашнаас нөгөө цэнхэр маань бас араас ирэх баг. Хар зам дуусаад шорон зам руу орохоор ч одоо жинхэнэ аялал эхэлдэг. Одоо бидний хувьд бол одоо аялал ямар ахыг одоо бол таашгүй. Гэхдээ маш их догдолж जैन хүлээж जैन. Тэгээд адал явдалтай. Тэгээд ийм сонирхолтой аялал болох хаа гэж бодож байна. Яг өглөө нөгөө Томито видео кол хийсэн шүү дээ. Тэгчээд эхнэр хоол өгөхгүй. Итгэл ингээд суусч. За хувцаа бэлдээ. Наач нэгэд бүтэхгүй царай. За манай хүргэлттэй машин айрг авчиж өгч байгаа биднэрт. За өгөхгүй. Хүргэлттэй машин за ямар байна? Үлдчихсэн ямар байна? Үлдэх гэсэн чи өглөө боссон чинь нөгөө бичлэгнүүд ороод гэгээлзээд байж чаддаг. Тэгээд эхнэрд хэлсэн чинь ингэж зовж явахаар яв гэнэ. Дандаа эхнэртэй бацолсон юм шүү дээ. Ер нь юу ямар юм бэ нөө? Ер нь бараг дээр авах гэж байгаа залуучуудад ганц бий багтаалсан аялж авах гэмээр юм байна ерөөсөө. За одоо ингэ хэдэн машин болчихоо? 11 машин болцсон байна шүү дээ. Шүнжэнгөө болсон. Өөрөөсөө ашханд нь орох моторын төлчөөрөө явсан. Нөгөөд очсон чинь стан гоё асуудалгүй машин гэж бодоод очсон. Жахаа юу вэ таних чи бүхэнд эзэхгүй л шүү дээ. Одоо 800 айл гэж хэлсэн байлээ шүү дээ. Арай ч 800 шүү дээ. Тэгээ маргааш чинь омбоо орох хийж юм шүү. Тэгжээд араас опай. Тэгэнгүүт тэднүүстэй зоргоо зөрөх үү? Гівлэр ингэж заяга авчирдаг тий. Яг гоо манай ирэх жилээс явдаг болно заяа. Бид тийш байсан. Сандарсан. Чи бас нэг хүн чи бас нэг явж үзээгүй бас нэг зам байгаа шүү дээ тий. Тэгээд тэр налуу дээр бас зарим яг налуу малууд явахаар ямар мэдрэмж авд юм бэ нэгэл хүн борлолыг дорвол дээр нэг өөр мэдрэмжтэй болж байгаа. Тэгэл тэнцээ чи билээд жоохон газар сэтлээд бас нэг тлэг дуугч гэсэн бас нэг жоохон тэгшиг явуулчих гээд хурцтэй ээлжиж хурцтэй нэг тлэг дуугны
одоо замтай хэсгийг жоохон тэгшлээд тэгээд яг за би эхэлж орё гэж зам засаал. Тэгээд тийш орж ижлээ. Яг л хажуудлах хавцалтай шүү дээ. Аюу. Тэгээд бидэд хоёр болно. Тэр замаараа нэг бодлого яг буцаж ирсэн шүү дээ. Тэр ирсэн шүү дээ. Уршигаа жоох яваад зөөлх яа хүрээд ирж ирэн орд бургасны урд байна. Энэ бол энэ дээр хамхан мод байна. Баам стоп нь байхгүй том юм. Хараач байгаа юм. Бүхэн модчаад ингэж энэ өсөхгүй бол Ямар хийж гоё ч. Хүрч хандахгүй бол нийлээд миний ханаа. Шөнө данграад байсан. Манайха хөөшөөдөг үнийг нэг чээд. Эйдүүд тэр тохиолдсон. Шааргаараа өндгөөрөөр сураар мулт онцгсон. Өндгөөрөө те. Яц мөнгө мөрчөж чинь. Яач юм. Одоо яач. Яг ингэж өгсөж гарч ирээд энэ дээр дараа л ирсэн ч өгсөн. Ямар застдаг одоо энэ ч нүд хонь шүү дээ. Сайн уу? Ямар л хийж байгаа? Ах ямар л хийж байгаа? 500 бодоотой шүү. 500-тай бодоотой шүү. Ингээл. Бала. Чүт инерэг мэд. Чүгээр баг ширээ болчихсон. Танах 100 их ч нэ. Тэглээ гэж би чиглээ. Би ч авах тэгэл. Бой. Танай машины тогооч нь хэм бэ? Чи юм болоо. Би юм болоо. Мэдхгүй байна шүү дээ. Чинзооч бол надаас илүү хоолсон юм. Тэгээ өөр ажилтай байна. Би өөрөө ажил хийж яваа гэсэн. Би өрөөс авах гэж ирээгүй гэсэн. Хоол моч таалах одоо мог ш. Гэвь хийнэ. Ийм болгоно. Хайч. Уулгаж. Хайч. Йой. Ерөнхий ивент тэтгэгч
NSM Automotive. Бидэд хагасанд өглөө цуглараад аяллаа эхлүүлсэн. Манай намрын аялал одоо ингээд өчтөр эхэлсэн байгаа. Тэгээд нэг машинд маань техникийн задлах гараад гинт дуудагдаа. Тэгээд Зэрлэг болдог тэмцээний замаар орж дадлал руу дандаа уулын замаар явъя гэж төлөвлөөд тэрнийхээ дагуу яваад өчтөр манай хоёр гишүүн бидний хэрэгцээтэй сэлбэгийг авчирсан байгаа. Төрөө обо хоёр маань хамт ирсэн. Гэр бүлийнхээ хүмүүстэй. Тэгээ би одоо төрөөгөөсөө бас нэг хэдэн зүйл асуугаадах яа. За, сайн уу төрөө? За. Сайн. За, өчтөр соос яралтай бас сэлбэг хүлээл гэж наашаа хүргэх ажилд одоо үлдсэн гишүүдээсээ бид тусламж хүсээд тэрний дагуу манай төрөө маань заасан цэгийн дагуу одоо өөрөө утсанаасаа локейшн хараад ирсэн. Ер нь сэтгэл ямар байна? Энд ирэхээр ер нь бас ингээд ирээд нэг хонцгоор ер нь цагаагаар их гоё таарлаа тий. Цагаагаар айгуу гоё байна. Би тэгээд ер нь нөгөө хөдөө зүг чиг зам олохтой айгуу муу. Өчтөр орой бас яандаа л гэж бодож ирсэн. Тэгэл за ямар ч тааш тэгээд нэг олоод ирнэ. Starlink байсан болохоор бас хаач бас гайгүй байсан. Тэгээд оба байсан болохоор айгуу хантай байсан. Тэгээд цаг явсан бэ? Хотоос 10 гэж гараад 11 цагт нөгөө юуны Эрдэнэ сумын нөгөө шорон зам руу салдаг юм дээр очицсан. Яг тэндээс 11:50 гэж очсон юм байна. Тэгээд газрын зургаас харахад их л ойрхон харагдацсан. Тэгээд 2 цаг 30 минут явсаа шөнө 2:30-д яг орж ирсэн. Тэгээд бас прогрэхэндээ нөгөө хэрэгтэй байсан сэлбэгийг авчирсан. Хамгийн гоё юм би өөрийнхөө хувьд нөгөө цэгээ олоод ирсэн айгүй гоё байсан тий. Сэлбэгийг гэхдээ их оройтч хэлсэн шүү дээ. Яаж амжуулч уу? Яаж авч авах аргыг яаж одоо олов? Ажил дээрээ байхад юу яасан ш нөгөө ярамгийн ARB руу уцаар яриад тэндээс нь шууд нааша мопедор хүргэлтээр гаргаад яж ах чи өчтөр амралтын өдөр байсан амар түгжрэлтэй байсан. Ярамгаас мопедтой 20 минут л явж ирсэн байсан. Тэр нь үгийн гоё бас юм. Бас давуу боллоо тий. Тэгээд бас 1941-ээс нөгөө гармош гэнтерс явуулсан байсан. Тэд бид айгүй хурдан ирсэн. 1941 RB-гийнхандаа баярлалаа. Хэрэгцээтэй сэлбэг маань бас хурдан олдлоо. Бас төрөөдөө бас их баярлалаа. Заасан цэг дээр их хурдан ирлээ. Гэтэ бас ирээд нэг оройч гэсэн хамт байсан болохоор их гоё байсан шүү. Баярлалаа бро. Ингэж голдох юм бэ? Манай. Yeah. Гишүүн зэрэг байна. Тэгэд намрынхаа аяллаа эхний хэсэгт явж байгаа. Хотоос гараад ч одоо 2 жилийн өмнө зэрлэг болж байсан газар ирж хоноглосон байна. Зарим нэг машин маань төрөнг саатаад.
Тэгээ миний хувьд бол нэг бас эд ажлын үе байгаа учраас ажлынхаа эхний хэсэгт яваа замаасаа Улаанбаатар буцнаа. Тэгээд хамт олонтойгоо ямарч ирсэн. Ажлынхаа талд нь явна гэд зориод гараад ирсэн байна. Би нэг тэгээд тийш очтлоо бас үзсний шавар гэдэг бас хэдэн шавар аа. Баяа.